дан ганц хямралаас бол ингээд хэмнэлт хийж гарах ийм шийдэл бол бас зөв үү, буруу юу гэдэг дээр бас улсын их хурл өөрөө бодлогын сонголт хийх учраас бол бид нар энэ дээр бас сайн ярилцах ёстой гэж ойлгож байгаа. Энэ төсвийн тодтголын хэлцүүлгийн үед. Тэгэхээр уг нь бол энэ эдийн засгийг эрчимжүүлэх байгаа бол нэгдүгээрт төсвийнхаа бодлогоор эрчимжүүлдэг, хоёрдугаарт мөнгөний бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлдэг. Ийм л одоо зарчимтай. Гэтэл харамсалтай нь одоо яг 2015 оны энэ төсвийн тодтгол маань бол төсвийн бодлогын хувьд ч гэсэн мөнгөний бодлогын хувьд ч гэсэн одоо эдийн засгийг эрчимжүүлчихье гэсэн ийм бодиттой тооцооллууд төсөөллүүд ерөөсөө байхгүй. Ийм л төсвийн тодтгол орж ирж байна л да. За хоёрдугаарт нь яг энэ төсвийн тодтгол хийхдээ барих бид нар хэд хэдэн зарчим байх хэрэгтэй. Зарчим байх хэрэгтэй. За энэ бол мэдээж хямралтын 3 байна. Гэхдээ цаашдаа яг эдийн засгийнхаа нэрчимжүүлэхэд яг төсвийнхаа бодлогоор мөнгөний бодлоготойгоо яаж уялдуулах юм? Өөрийнхөө менежментийг бид нар яаж сайжруулах юм? Ер нь Монгол улсад одоо бидний хамгийн өнөөдөр хүртэл хийгдэж чадаагүй дутагдaltaй байгаа юм бол энэ төсвийн бодлогын реформын асуудал байна, шинжилгээний асуудал. Орлогоо яаж эрсдэлгүйгээр төлөвлөж сурах уу? Яг энэ зарлага талдаа одоо нийт зөвхөн цалин тэтгэврийн хэмжээ зарлага тал дээр нийт нийлээ 65% болж байна гэж байна шүү дээ. 65% нийт зардал. Ер нь цаашдаа төсөв хөрөнгийнхөө бодлого дээр, хөрөнгө оруулалтынхаа бодлого дээр ер нь төр яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм? Энэ татвар төлөгчдийнхаа мөнгөөр ямархуу хөрөнгө оруулалтуудыг бид нар энэ санхүүжүүлж явах ёстой юм? Төр хувийн хвшлийн түншлэлээр хийгдэх ёстой, концессийн гэрээнд хийгдэх ёстой ийм бодлогууд нь өнөөдөр энэ төсвийн тодтголоор бас хамт орж ирэх ёстой гэж ойлгож байна. Гэтэл өнөөдөр энэ шинэ байгуулагдсан засгийн газар маань концессийн газраа одоо хүртэл байгуулаагүй байгаа. Хаана нь хэн тариалагдах нь мэддэхгүй байгаа. Ийм нөхцөл байдалтай сууж байгаа. Би бол харин ч энэ төсвийн хүндрэлтэй энэ үед бол энэ төсвөөр ирж байгаа ачааллыг энэ концессийн гэрээгээр төр хувийн хвшлийн түншлийн хэрэгээр одоо шийдэх ийм болцоог нь байгаа гэж харж байгаа. Татвар нэмэх замаар хямралаас гардаг ийм тохиолдол байхгүй л дээ. Ер нь бол байхгүй. Тийм учраас энэ бодлогын өмнө гарсан бодлогынхаа алдааг нэгдүгээр засах хэрэгтэй. Тэгээд яг энэ хямралын үеийн төсвийн тодтголоо хийсэн шиг тодтгол хийсэн шиг хийж хэмнэлтийн горимж шилжсэн шиг шилжиж эргээд урт удаан хугацаанд дунд хугацаанд энэ эдийн засгийнхаа эрчимжлэлтийг одоо дэмжих төсвийн бодлого мөнгөний бодлого байх хэрэгтэй гэж байна.